Сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн видео бичлэгээр while давталтыг ашиглан хэрхэн тоон дарааллын нийлбэрийг олох талаар та бүхэндээ тайлбарлаж орё. За энэ хүү бичлэгээс өмнө бид нэр while давталтай холбоотой төрөл бүрийн бичлэгүүдийг бол оруулсан байгаа. While давталт маань өөрийн гэсэн хувьсгчтай байдаг. За тэр хувьсгчээр нь өнөөдрийн жишээн дээр x гэсэн хувьсгчийг сонгож авъя. Харин тоон дарааллын нийлбэрийг олох хувьсгчийгаа sum гэсэн хувьсгчийг зарлаж авъя. За ингээд энэ хүү хоёр тоон дарааллынхаа утганаас бид нэр ямар тооны хязгаар дундуур тоог авах вэ гэдгийг шийдэх ёстой. Тэгэхин тулд бид нэр printf command дотроо enter m number гэдгийг зааж өгье. За энэ маань болохоор тоон sequence буюу тоон дарааллын эхлэх утга буюу start value. За харин бид нэр бас дуусах нөхцөлийг авах хэрэгтэй байгаа. За тэрийг авахын тулд бид нэр printf command руу зарлах хэрэгтэй байгаа. Printf. За энэ дээр нь enter n number stop value бодоод дуусах тоон хязгаарын утга. За энэ дээр шууд sequence гэдэг оруулаад өгсөн ч болно тийм үү? Дарааллын дуусах утга гэдгээр нь. За ингээ оруулсны дараа бид нар яах вэ гэхээр nm2-оо нэмж зарлж өгнө. За энэ үйлдэлийн дараагаар бид нэр энэ үйлдэлээ nm2-оо компьютерийн keyboard-наас авна. За эхлэх утга маань m учраас эхлээд m-ийн утгыг scamp функцаар авъя. За дараа нь дуусах утга нь n учраас дуусах энэ утгыг компьютерийн keyboard-наас авахын тулд scamp функц дотроо бичих ёстой байгаа. За одоо while давталтынхаа эхлэх утга нь x тэнцүү m-ээр эхэлнэ. За харин одоо while давталтынхаа хөрөгийг бичээд за нэгээр томруулчих. While давталтынхаа хөрөгийг бичсний дараагаар нөхцөл дотор нь x нь n-ээс эрс баг гэсэн нөхцөлийг оруулъя. За ингээд while давталтын дотроо нөгөө while давталтынхаа үндсэн алхмыг оруулж өгье. X тэнцүү x дээр нэмэх нэг буюу нэг алхмаар урагшлна гэсэн нөхцөлийг оруулж өгөөд за энд нь одоо бид нөгөө while давталтынхаа тоон дарааллын хязгаарыг яг оруулж өгч чадж гэнэ үү гэдгийг үзэхийн тулд printf функцэн дотор x-ийг хэвлэж үзье. За ингээд ажлуудад үзэх юм бол бид нэр дурын тоотгоо оруулах хэрэгтэй байгаа. За энэ дээр scamp second гэж буруучсан байна. За мөн энд цэг даст бичиг байгаа юм байна. За цэг даст бичээд цэг дастуудыг оруулж өгөөд алдаануудаа зэсэ. За printf-ийн хараас бас бичиг байгаа юм байна. За ингээ алдаануудаа засчлаа. За код маань одоо ингээд ажиллахад бэлэн боллоо. За эхлэх утгаа оруулах гэсэн байна. За эхлэх утга маань болохоор 20 байгаа. За дуусах утга маань 40. 20-с 40-ийн хооронд тоо хязгаарыг бол хэвлэж үзүүлсэн байна. За энэ дээр нөгөө мөр унгаах үйлдэл хийгээг учраас хийвгүй харагдаж байна. За мөр унгаах үйлдэлээ хийчээ. 21-с 50-ийн хооронд тоо хязгаарыг хэвлэж харууллаа. За 50 яга орохгүй байгаа юм бэ гэхээр x нь n-ээс эрс бага гэсэн учраас 50 орохгүй. Хэрвээ тэнцүү гэх юм бол тухайн тэр төсвөлийн 50 гэсэн утга орно гэсэн үг. За ингээд 50 гэсэн утгыг оруулдаг болголоо. Одоо энэ донд энэхүү тоон дарааллын нийлбэрийг олохын тулд sum гэсэн хувьсгч оруулж ирнэ. Sum гэсэн хувьсгч маань давталтын гадна тэг гэж бичээд цэг таслалаа тавина. Харин давталтын дотор нийлбэрээ олохдоо sum тэнцүү sum дээр нэмэх нь энэ давталтын өөрийн хувьсгч болох x-ийг тавьж өгнө. За ингэснээр энэхүү давталтын алхам бүр дээр sum хувьсгчид тухайн тэр тоон дарааллын утгыг оруулж ирээд нэмнэ гэсэн үг. За энэ хүү үйлдэлийг одоо хэдүүлээ хийвч харуулъя. За одоо эхний тоо маань яах нь
x утга байна. Хоёр дахь тоо маань болохоор сам буюу нийлбэр болж байгаа утга. За тэрийг бид нэр ингээ хэвлээ үзүүлчихье. За одоо 1-ээс 10 хүртэл тооны нийлбэр нь 45 гэсэн тоо гарсан байж байна. За ингээд бид нэр эхний ээлжинд болохоор сам маань тэгээс эхэлсэн нийлбэр нь олж ийн. За тийм үү давталт болгон дээр утга нэмэгцээр хагаад 10 дахь утган дээр самын утга маань 45 гараад дуусч байна. За хэрвээ энэ 1-ээс 10 хүртэл тоогоо 50 гаргая гэх юм бол 11-р мөрийг бол шилжүүлээд давталтын алхмын дараа оруулаад өгч болно. Хэрвээ ингэх юм бол байдал бол арай ондоо чивлэгдэнэ. За одоо хэдүүл ажлуудад үзье. 1-ээс 10 гэд өгөх юм бол за дахин ажлуулъя. 1-ээс 10 гээ өгөх юм бол эхний 10 тооны нийлбэр 55 байдаг учраас тоо маань 100 гарч ийна гэсэн үг. За яг 11 гэдэг маань давталтын сүүлийн тоогоо бол нэмэгдсэн утгыг маань хэвлэж харуулж байна. Тэгэхээр энэ дээр бид нар бүр ингэж өөрчлөлтийг оруулах хэрэгтэй байгаа. Нэгсэндээ сам буюу одоо нийлбэр олж байгаа хувьсгч болон алхам хоёрын дунд энэхүү print функц оруулаад өгөх юм бол одоо яг эхний 10 тооны нийлбэр нь 55 гээд 100 тоо утга гаргаж байна гэсэн үг. За тэгэхээр параметр гэж болж байгаа хүнд болохоор эхний 10 тооны нийлбэр нь 55 байх нь чухал болохоос энэ дундны юу хийж байгаа нь чухал биш. Хэрвээ тэгж үзэх юм бол энэ хэвлэх мөрийг шууд тэр чигээр нь хуулж аваад давталтын гадна байршуулна гэсэн үг. За давталтын гадна хэрвээ байршуулах юм бол нийт тоон дарааллын утга нь total sequence гэжээ. За тэгээд x-ийн тоогоо дуусгадаг буюу n-ийг энэ дээр хэвлэе. Тэгээд зай аваад нийлбэр нь тэтгэж хэвлэх юм байна. За одоо ажлуулад үзье. 1-ээс 10 хүртэлх тооны тоон дарааллын нийлбэр нь dot sequence 10 гэчээд яг нэгсэндээ нийт тоон дарааллын 10 хүртэл тоон дарааллын утга нь 55 гэж гарч байна. За дахиад ажлуулад үзье. Эхний 121 тооны 1-ээс 121 хүртэлх тооны нийлбэр маань 7351 81 гарсан байна. За тэгвэл 1-ээс одоо хэд байдгийг те дуусгах нь 1000 байвал эхний 1000 тооны нийлбэр 500 1500 гэсэн утга гарч ийн. За тэгвэл бүр одоо тоо утга өөрчлөе. 1206-аас 1355 хүртэлх тооны хоорондох нийлбэр нь за 192075 гэсэн тоо гарч ийна гэсэн үг. Энд бол нэгсэндээ 1355 хүртэлх тооны нийлбэрийг бол олсон байна. За хэрвээ эхлэх утгаа мужаа энэ дээр оруулж ирье гэвэл одоо дахиад нэг хувьдын өмнө нь биччихнэ. Тэгээд төсвөлд нь эхлээд m-ийг оруулж ирнэ. За m маань одоо ингэж орж ирнэ. За ингээд засвараа оруулж хэдүүл ажлуудад үзье. За 1206-аас 1355 хүртэлх тооны нийлбэр нь гарах юм бол 1206-аас 1355 хүртэлх тоон дарааллын нийлбэр нь 122,075 гэсэн тоо гарч байна. За ингээд өнөөдрийн видеовч анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Манай бичлэгтэн таалагдсан бол манай сувгийг subscribe хийгээрэй. Бичлэгийг маань лайк дарж бидний дэмжээрэй. За мөн бяцхан сэтгэлийн хандиваа бидэрт бас илгээж болно шүү доорх дансаар. За ингээд манай сувгийг бусдад түгээж бас шеэр хийж туслаарай. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Баяртай.